За ацетат аниуныг танихын тулд ацетат натрий буюу CH3CO натрийн гэсэн энэ давсны усамлыг ашиглана. За энэхүү усамлаас 3 шилэндээ таслаж аавъя. Ацетат аниун агуулсан усамлыг илрүүлэхийн тулд эрдэс хүчлээр үйлчлэхэд цууны хүчил ялгардаг байгаа. Энэ цууны хүчлийг ялгарч байгааг тодруулахын тулд урдчлан бэлтгэл ажлыг хий. За үүний тулд универсал индикаторын цааснаас нэг хэсгийг тасдаж аавъя. Универсал индикаторын цааснаас. За энийг нэрмэл усаар нургаж бэлтгэе. За натрийн ацетатын уусмал дээр бүхний хүчлийн усамлаас нэмэхэд цууны хүчил үүснэ. Цууны хүчлийг үнрээр нь сэвж үнэрлэж илрүүлж болохоос гадна ууран дээр нь универсал индикаторын цаасаа хөлье. За цууны хүчил үүссэн учраас индикаторын цаас маань улаан өнгөтэй болж байна. За уусамлын pH 1-2-ийн хооронд байгаа нь харагдаж байна.